Биологийн маш чухал нэгэн үйл явцын талаар цөмөрөө ярилцгаая. Хэрэв энэ үйл явц явагддаггүй байсан бол манай дэлхий дээрх амьдрал байхгүй байсан бизээ. Би ч та бүхэнд энэ видео хичээлийг бэлтгэж хүрэхгүй байсан байж таарна. Яагаад гэвэл надад идэх хоол олдохгүй байсан. Бас амьсгалах хүчил төрөгч байхгүй. Энэ үйл явцыг фотосинтез гэдэг юм. Магадгүй та бүхэн ерөнхий санааг нь мэддэг байх л да. Гол санаа нь энэ үйл явц ургамал дээр тулгуурлан явагдах бөгөөд бактери, замгийн зарим төрөл зүйлд бас хамааралтай. Тэгэхээр энэ үйл явц ургамалд буюу ургамлыг ашиглан явагддаг гэж хэлж болно. Бид түүний тухай нэлээд бага байхдаа үзэж судалж байсан. Энэ процессын үед ургамал нүүрс хүчлээ бага зэрэг ус, нарны гэрлийг ашиглан тэдгээрийг сахар буюу нүүрс ус болгон хувиргадаг. Энэ үйл явцыг л бид фотосинтез буюу гэрэл нийлэгшил гэж нэрлэдэг байна. Нүүрс ус буюу сахар үүсгэхээс гадна бас хүчил төрөгч дангаараа ялгардаг. Энэ үүсэж байгаа хоёр нэгдэл нь амьд организм буюу амьдрал оршин тогтнох үндсийн үндэс болдог ач холбогдолтой. Учир нь нүүрс ус буюу сахар нь бидний биеийн шатхуун буюу хоол тэжээл болж ашиглагдана. Хүчил төрөгчөөр амьсгалдаг гэдгийг та бүхэн ойлгож байгаа. За та бүхэн энэ тухай эсийн амьсгалын видео хичээлдээр үзсэн байгаа. Бид биед үүсдэг ихэнх АТФ-гээ эсийн амьсгалын процессын дүнд глюкозоос гарган авдаг бөгөөд глюкоз нь нүүрс усны задралын дүнд үүсдэг био бүтээгдэхүүн юм. Энэ нь эсийн амьсгалын процессд оролцдог хамгийн энгийн молекул. Мөн дараагийн чухал хэсэг нь хүчил төрөгч юм. Бид глюкозыг задлах, амьсгалах, эсийн амьсгалын процесс явуулахын тулд амьсгалаараа агаараас хүчил төрөгчийг авдаг. Тийм учраас нүүрс ус хүчил төрөгч хоёр бол амьд организмын хувьд, ялангуяа агаарын хүчил төрөгчөөр амьсгалдаг амьд биеийн хувьд амьдралын гол түлхүүр ойлголт юм. Тэгэхээр энэ үйл явц нь зүгээр нэг сонирхолтой байгаа зогсохгүй. Бидний эргэн тойронд байгаа амьд организмууд, ялангуяа ургамал, нарны гэрлийг шингээж ашиглах чадвартай байдаг. Наран дээр явагдаж байгаа тэр олон урвалууд эндээс 93 сая милийн хол зайнаас болж байгаа үйл явц. Тэр протонуудыг чөлөөлж, тэдгээр протоны жижиг хэсгүүд нь дэлхийн гадаргууд хүрэлцэн ирдэг. Эдгээр протонууд нь үүл болон бусад зүйлсийг нэвтлэн ирдэг. Харин нөгөө ургамал, нян, замаг зэрэг нь тэдгээрийг шингэн авч нүүрс ус буюу сахар үүсгэн түүнийг нь жишээлбэл үхэр идэж дараа нь бид бүхэн тэр үхрийг идэх замаар үүнийг энерги болгон ашигладаг. Мэдээж тэр үхрийн мах нь тэр чигтээ нүүрс ус биш хэдий ч бидний идэж байгаа зүйлсээс энерги үүсгэж зайлшгүй шаардлагатай чухал нэгдлүүдийг агуулж байдаг. Ингэж бид шим тэжээл, эрчим хүчээ хоол хэлбэрээр авдаг. Жишээ нь бид төмөс идэж байвал бид нүүрс усыг л авч байна гэсэн үг. Тэр бол мөн л фотосинтезийн бүтээгдэхүүн. За фотосинтез гэдэг байна энгийн ойлголт. Гэхдээ энэ нь яг ч зөв ойлголт биш л дээ. Хэрвээ чи фотосинтезийн тухай мэдэх хэрэгтэй бол одоо энэ тухай ярилцгаая. Энэ үйл явц яг хэрхэн явагддгийг арай илүү ойлгохыг хүсэж байгаа бол одоо гүнзгийрүүлж ярилцъя. Нүүрс усны молекулууд буюу сахар үүсгэд нарны гэрлийн фотонууд хэрхэн ашиглагддаг нь үнэхээр гайхалтай. За бага зэрэг гүнзгийрүүлж ойлгоё. Ингээд фотосинтезийн ерөнхий урвалын тэгшдэглийг бичье. За би энд бараг биччихлээ. Гэхдээ үүнийг би арай илүү шинжлэх ухааны үндэслэлтэй бичье. Нүүрс хүчлийн хий буюу нүүрс төрөгчийн диоксид байна. Түүн дээр усыг нэмнэ. За нарны гэрлийн оронд фотон гэж хэлэх гэж байна. Энэ фотонууд нь хлорофилл дэх электронуудыг өдөөнө. Энэ удаагийн видео хичээлээр энэ тухай бид үзнэ. Харин дараагийн хичээлүүдээр илүү наривчилж үзье.
Идэвхжсэн электронууд нь их энергийн түвшинд байж байгаад үүнээсээ бага энергийн түвшинд шилжихдээ АТФ болон НАДФ ааш үүсгэх энергийг бий болгодог бөгөөд энэ нь нүүрс усыг үүсгэхэд ашиглагдана. Өөрөөр хэлбэл фотосинтез нь нүүрс усыг үүсгэснээр дуусгуур болдог. Тэр нүүрс ус нь глюкоз байж болно. Гэхдээ заавал глюкозч байх албагүй л дээ. Нүүрс усны ерөнхий томьёо нь CH2O N дахин. Энэ хаалтны гадна бид N үсэг тавьчихлаа. Энэ нь олон дахин гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд N нь хамгийн багадаа 3-тай тэнцүү байна. Глюкозын хувьд бол 6 гэсэн үг. Тэгэхээр 6 нүүрсдөрөгч, 12 усдөрөгч, 6 хүчилтөрөгч байна гэсэн үг. Энэ бол нүүрс усны ерөнхий томьёо юм. Гэхдээ энэ нь олон дахин давтагдан орж болно. Жишээ нь урт гинжит нүүрс ус байж болно. Үүний жишээ нь цардуул, эслэг ордгийг та бүхэн химийн хичээлээсээ санаарай. Тэгэхээр фотосинтез нь ингэж нүүрс ус үүсгэхээс гадна бас хүчилтөрөгчийг үүсгэдэг. Миний энд бичсэн гол зүйл бол фотосинтезийн тухай бидний боддогчлон эхний хэсэгт бичснээс нэг их ялгаатай зүйл биш л дээ. Энэ фотосинтезийн тэгшдэглээ хооронд нь тэнцүүлье. Энд N тооны нүүрсдөрөгч байгаа учраас надад бас N тооны нүүрсдөрөгч байх хэрэгтэй. Энд 2N тооны усдөрөгч байгаа юм чинь энэ хоёр ширхэг усдөрөгчийн урд N гэсэн коэффициент тавина. Одоо хүчилтөрөгчөө тоолъё. Энд 2N дээр нэмэх нь дахиад 1N хүчилтөрөгч гэхээр 3N тооны хүчилтөрөгч байна гэсэн үг. Тэгэхээр 1N байна. Энд 1N тавьчихъя. Одоо 2N болсон. Ингээд тэгштгэл маань тэнцлээ. Энэ бол фотосинтезийн үед болдог химийн урвал гэсэн үг. Гэхдээ наривчилж үзвэл нүүрс ус үүсгэхийн тулд энэ процесс маань ингээд ганц үе шатаар шууд өрнөчихгүй. Энэ нь маш олон тооны үе шатыг дамжин явагддаг нарийн процесс. Ерөнхийд нь бид фотосинтезийн процессыг задаргааг хийж байна. Би энэ үгийг дахиад нэг бичье. Фотосинтезийн процессыг задлан хоёр үе шатад хуваамаар байна. Үүнийгээ бид дараагийн видео хичээлдээ фотосинтезийн талаар илүү наривчлан үзэх болно. Фотосинтезийн эхний 1-р үе шатыг гэрлийн шат гэд нэрлэе. Заримдаа үүнийг бас гэрлээс хамааралт урвалж гэж нэрлэдэг. Гэрлээс хамааралт гэдэг нь энэ урвал явагдах зайлшгүй нөхцөл нь гэрэл хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас гэрлээс хамааралт урвал гэж нэрлэнэ. Нөгөө 2 дахь шат нь харанхуй шат юм. Гэхдээ энэ жаахан тохиромжгүй нэршил санагддаг. Учир нь энэ шатны урвалуудад гэрэл зайлшгүй шаардлагатай биш ч харанхуй аль алинд нь явагдана. Харанхуй шат үүнийг бага зэрэг бараан өнгөөр бичье. Би яагаад тохиромжгүй нэршил гэсэн бэ гэхээр энэ урвал гэрэлтэй ч явагдана, харанхуйч явагддаг. Энэ урвал явагдахад гэрлийн фотон байх шаардлагагүй. Тэгэхээр үүнийг гэрлээс үл хамааралт урвал гэд нэрлэвэл илүү тохиромжтой санагдана. Энгийнээр хэлбэл гэрлийн шатанд нарны гэрэл хэрэгтэй. Урвал явагдахад фотонууд хэрэгтэй. Харанхуй шатны урвал явагдахад фотон хэрэггүй. Учир нь наргүй байхад ч энэ урвал явагдсаар байдаг. Хэдийгээр фотон хэрэггүй боловч гэрлийн шатанд үүссэн био бүтээгдэхүүнүүдийг харанхуй шатанд ашигладаг. Ийм учраас л гэрлээс үл хамааралт урвал гэж нэрлэж байгаа юм. Нар жаргасан хойч үргэлжлэн явагддаг учраас нарны гэрэл хэрэггүй. Гэхдээ энэ урвалд нар хэрэгтэй л дээ. Би үүнийг илүү тодруулъя. Энэ нь нарны гэрэл шаардна. Түүнд гэрлийн фотонууд хэрэгтэй. Үүнийг тодруулж ярина. Эхлээд цааш гүнзгийрүүлж ойлгоход дөхөн болох хэдэн ойлголтуудыг тайлбарлая. Гэрлийн шатанд фотонууд болон ус хэрэгтэй. Ус гэрлийн шатанд оролцоод дараа нь түүнээсээ ялгарна. Бид төгсгөлд нь молекул байдалтай хүчилтөрөгчийг үүсгэж байсан да. Энэ бол гэрлийн шатанд болдог гол үйл явц юм.
Одоо би яг ямар урвал өрнөдгийг илүү гүнзгийрүүлж ярих гэж байна. Гэрлээс АТП буюу бидний сайн мэдхээр эсийн эсвэл биологийн энергийг үүсгэдэг. Энэ нь АТП болон НАДПH-ийг үйлдвэрлэхэд ашиглагдана. Бид эсийн амьсгалын урвалыг ярилцаж байхдаа НАДПH молекултай танилцж байсан. Тэгвэл НАДПH нь түүнтэй их төстэй бүтэцтэй. Энд ганц Ф үсэг илүү байгаа биз? Өөрөөр хэлбэл нэг фосфат бүлгээр илүү гэсэн үг. Гэхдээ тэд их ойролцоо үйлдэлийн механизмтай. За энд нэг НАДПH байна гэж үзье. Энэ молекул нь нэг устөрөгчөө өгнө, устөрөгчд байгаа электроноо өгнө гэсэн үг. Электроныг өөр нэг молекулд дамжуулна. Электрон алдаж байгаа молекул нь эсэлдэнэ. Электрон авч байгаа нь ангижирна. За үүнийг бичье. Амархан тогтоох үүднээс ИЭА ба АЭА. Эсэлдэлт бол электрон алдах, ангижралт нь электрон авалт юм. Тухайн молекул электрон авсан бол ангижирч сөрөг цэнэгтэй болно. Тэгэхээр электроноо өгч байгаа нэгдэл нь ангижруулагч юм. Ангижруулагч нь устөрөгчийн электроноо алдах замаар өөрөө эсэлдэнэ. Бид эсэлдэлтийн тухай биологи, химийн талаас нь ярьж тайлбарласан билээ. Устөрөгчөө алдахаар устөрөгчийн электроноо алдна гэсэн үг. За энд бичье. Ангижруулагч өөр нэгдэлтэй харилцан үйлчилж устөрөгчөө түүний электроны хамт алдахад нөгөө нэгдэл нь авч ангижирна. Тэгэхээр энэ нэгдэл бол ангижруулагч болж таарна үстэй. Энэ устөрөгч ялангуяа НАДПH-аас устөрөгч өөр молекул руу шилжиж бага энергийн төвшөнд шилжиж байгаа бол тэр энерги нь харанхуй шатны урвалд бас ашиглагдаж болно. Эсийн амьсгалын процесст НАДПH-тай их төстэй молекул болох НАДH нь Кребсийн циклд электрон шилжих гинжин урвалд электронуудаа өгч АТП-г үүсгэхэд оролцож бага энергитэй төвшөнд шилждэг тухай үзсэн билээ. Би та бүхнийг нэмж эргэлзүүлэхийг хүсэхгүй байна. Тэгэхээр гэрлийн шатны урвалд фотон ус ашиглаад хүчил төрөгч АТП, НАДПH үүсч тэдгээр нь харанхуй шатны урвалд ашиглагдана. Ихэнх ургамалд явагддаг харанхуй шатны урвалыг калиуны мөчлөг гэж нэрлэдэг. Калиуны мөчлөгт юу болдог талаар бид дэлгэрэнгүй тайлбарлаж ярих болно. Энд АТП, НАДПH ашиглагдана. Гэхдээ шууд глюкоз үүсэхгүй. Юу үүсгдэг талаар та бүхэн үзсэн байхаа. Үүнийг фосфоглицерол альдегид буюу ФГА эсвэл глицероальдегид 3 фосфат буюу ГА3Ф гэдэг. Яг адилхан молекулууд 3 нүүрстрэгчийн атомтай нэгэнд нь фосфат бүлэг холбогдсон байдаг. Гэхдээ энэ молекул нь бусад нүүрс ус, ялангуяа глюкозыг нийлэгдэхэд оролцдог. 2 ширхэг ийм молекулаас 1 мол глюкоз үүсдэг. За энэ маш их чухал учраас дахиад нэг удаа давтаад хэлье. Би гэрлийн болон харанхуй шатны урвалуудын талаар өөр видео хичээл хийх санаатай байгаа. Тус хүрээр нь дахиад өөр хичээлүүд хийнэ. Фотосинтез бол фотоноос эхэлнэ. Дээрх бүх зүйл нар жаргасан хойно явагдах боловч гэрлийн урвал явагдахад гэрлийн фотонууд хэрэгтэй. Гэрлийн урвал фотоноос гадна усыг ашиглана. Хүчил төрөгч АТП, НАДПH үүсээд дараа нь харанхуй шатны урвал буюу калиуны мөчлөгт ашиглагдана. Энэ нь хэдийгээр гэрэлтээд явагддагч гэрлээс үл хамааралт урвал байдаг. Түүнийг өрнөхөд фотон шаардлагагүй. Тийм учраас гэрлээс үл хамааралт гэд нэрлээд байгаа юм шүү дээ. Гэхдээ энэ нь бусад молекултай бас хавсарч явагдана. Би харанхуй шатанд ашиглагддаг маш чухал нэг молекулыг мартсан байна. Тэр бол нүүрс хүчлийн хий юм.
Өөрөөр хэлбэл фосфоглицерол альдегид буюу глицерол альдегид 3 фосфат үүсгэхэд шаардлагатай нүүрстрөгчийг бид чухамхүү нүүрс хүчлийн хийн молекул дахь С-ээс авах юм. Тийм учраас л маш чухал гээд байгаа юм л да. Нүүрстрөгчийг нүүрс хүчлийн хийн молекулаас аваад гэрлийн шатанд дээрх молекулуудыг үүсгээд калвны мөчлөгт нүүрс усны бүтцийн гол материалуудыг үүсгэж өгнө. Хэрэв гликолизийн процессыг санаж байвал ФГА буюу ГА3-фен ижил молекулууд бөгөөд гликолизийн урвал глюкоз задрахад эхлээд үүсдэг 3 нүүрстрөгч бүхий нэгдлүүд шүү дээ. Харин бид одоо өөр солилцооны тухай ярьж байна. Бид одоо глюкоз үүсгэх тухай ярьж байна. Хожим нь энерги үүсгэн задрах болно. Өөрөөр хэлбэл глюкоз маань энерги үүсгэн задрахыг бид эсийн амьсгал гэд нэрлэсэн хэрэг. За ингээд фотосинтезийн тухай дахиад нэг давтчихлаа. Дараагийн видео хичээлүүдээр би та бүхэнд гэрлийн болон харанхуй шатны урвалууд хэрхэн явагддаг тухай илүү наривчлан ярих болно.